At this time, we ask that you turn off your portable electronic devices or turn them to airplane mode. Ladies and gentlemen, Нэг монгол хүн жилд 700 кг хог хаядаг гэсэн тоо хэмжээ байдаг. Энэ хог хаягдал хайцдаг болохыг одоо би та нарт үзүүлье. Өнөөдөр манай улсад хамгийн түгээмэл байгаа автомашин бол Prius. Нэг тус бүр нь 1.3 тонн жинтэй. Харин Улаанбаатарт амьдарч байгаа та, чи, бид өдөрт 3000 тонн орчим буюу 2300 ширхэг Prius автомашинтай тэнцэх хог хаягдал хаядаг гэсэн тоо баримт бий. Хэрэг болохыг нь дараах бичлэгнээс үзээрэй. Миний хувьд гайдал жимс ингээд л дуусч, хальсыг нь хогийн савнд хийгээд л болоо. Харин хальсны аялал одоо л эхэлж байна. Хаягдал Хаачдаг богино хэмжээний кино. Хальсны аялал инхүү эхэллээ. Хэрэглээд хайсан хүн хальсыг нь хогийн савнд хийн. Хэсэг азанжуугаа дүүрхээр нь хогийн зэг дээр аваачна. Хүнсний хаягдлууд нь ялзарч муудан үнэр гаргаж эхэлдэг. Удалгүй хогны маш ирж бүгдийг нь ачаад тодорхой байртуудад байх хогийн зэг рүү аваачна. Тэр хооронд хогноос ялгарсан янз бүрийн химийн урвалаас ихэн үнэр ханхалж эргээд агаарт дэгдэн бидний амьсгалж байгаа агаар чингээд чи бид бүгдээрээ түүгээр нь амьсгалдаг. Тэгэхээр хайсан хог чинь явсаар байгаад эргээд чиний бие рүү хор дагуулan ирдэг гэсэн үг. Харин зарим хүмүүс органик хаягдлаа ашиглан бордоо гэдэг. Ингэснээр агаар орчин бохирдуулахын оронд хэрэгтэй зүйлд нь зарцуулж болдог байна. Яс чадгүй. Баярлаа. Бидний өдөрт тутамдаа хэрэгэлдэг зүйлсээс асар их хог хаягдал ялгартыг чи мэдэж авлаа. Харин өнөөдөр би хэдэн нууц арга зааж өгье. Юуны түрүүнд бүгдээрээ дөрвөн ширхэг хайрцаг бэлтгэцгээе. Тэгээд хайрцаг тус бүр дээрээ лааз, шил, цаас, тэгээ бас батарей гэсэн үгсийг наагаарай. Одоо зөвхөн нэр бүхий хаягдлыг нэр бүхий хайрцагт хийх л үлдлээ. Ингээд хог хаягдлаа ялгаж сурлаа. Гэтэл энэ их лаад шил батарейгаа ялгаж салгачаад дараа нь яах вэ гэж юу? Их амархан. Лаад шилийг 2 дахь түүхийд боловсруулдаг газар авчиж өгнө. Эсвэл танаа гэрээ ойролцоо байгаа ийм шашигтай хогийн савнд хийгдэл хангалттай. Харин батарейг бол цуглуулж байгаад хаягдал батарей авдаг дэлгүүрүүдэд авчиж өгөөрэй. Хаягдал Хаачдаг богино хэмжээний кино 2. Батарейг яагаад ингэж онцгойлон авч үзэж байгаа вэ гэхээр чи батарейг хаян хогийн сав хогны машин хогийн зэг гэсэн замаар яваад хөрсөн чингэж хорт бодис ялгаруулаад тэр нь чиний ундны усыг бохирдуулдаг. Биднес дэлгүүрээс гялгар ууд, хуванцар савтай ус, нэг удаагийн аягтай кофе гэх мэт зүйлс авдаг. Харин яг одоо энийг өөрчлөөд өөрийн гэсэн даавн цүх болон аягтай болоорой. Хаягдал Хаачдаг богино хэмжээний кино 3. Танаа гэрийн эмийн санд хугацаанд дуусан эм бэлтгэл байгаа л бах. Тэгвэл яг тийм хугацаанд дуусан эмийн бүтээгдэхүүнийг аваачиж өгдөг ийм газрууд бас байна. За чи өнөөдөр хаягдлаа хэрхэн ялгаж хаана авч цаахыг мэдэж авлаа. Одоо өөрөө мэдэж авсан бол бусаддаа заах ажил үлдлээ. Чамд өөр гоё санаа байна уу?